өнөөдөр сонссон бүхнээ үйлдэл болгоос өмнөх ирээдүй тань тодорхойлогдно. Чухам зөвийг сонгож сонирдвоос хийхнүүдэл тань мэрэгэн байх болно. Эд баялаг, эрх мэдэл бос хураасан эрдмээрэн өөрийн зиндааг бүтээгээрэй. Зинда подкаст. Сайн мэцхан өрхөм хүндэт сонсогчдоо Зинда подкастын ээлж нэгэн дугаар инхүү та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр та бүхнийхээ өмнө бид Монголын химэл оюун ухаан судлалын хүрээлэнгийн тэргүүн мөнх хоёр ахтай ярилцахад бэлэн болсон байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За ингээ яг сонсогчдод маань таны яг инхүү албан тушаалыг яг ингээ хэлээд үзэхэд Монголын химэл оюун ухааны судлалын хүрээлэн гэж. Тэнгүүд яг ярианы сэдв бол шууд ойлгомжтой болоод ирэх баг тий. Бид бүхэн яг сүүлийн 5 жилийн хугацаанд ер нь бол яг энэ химэл оюун ухаан гэдэг зүйл AI гэдэг зүйл бол ингээл байнга ингээл явагдаад байнга ингээл сонсогдвол ер нь чи айтайхан байхгүй бол айтайхан зүйлээр мэрэгжлийн ур чадвартай айтайхан суралцахгүй бол химэл оюун ухаан гэдэг зүйлд чи ирээдүйд ажлын байраа амьдралаа хоолоо алдсан шүү гэл ингээд тийм ярианууд хүртэл ингээ явагддаг болсон цаг үе болчлоо тийм ээ. Тэгээ өнөөдөр мөнх хоёр ахтайгаа бид бүхэн химэл оюун ухааны эрэнд хүн байх үе хэмээх номны талаар мөн үүнээс гадна өөр олон сэдвүүдийг ингэж дурдж хамтдаа ярилцъя гэж үзсэн байна. За манай химэл оюун ухааны судлалын хүрээлэн гэдэг байгууллага 2-3 жилийн өмнө бол байгуулагдсан. За тэгээд байгуулагдаад бид нэр за ямар ажил хийх вэ гэж. Тэгээ ер нь хүрээлэн байгуулсан зорилго маань болохоор одоо дэлхийн нийтээрээ бол химэл оюун ухааны хэрэглээр маш гүнзгий орцсон. Одоо бид нар мэдхгүй ингээд шууд энэний цаана химэл оюун ухаан байгаа гэдгийг мэдхгүйгээр ингээд бид нэр зөндөө хэрэглээ явж байгаа. Одоо энэ гар утас компьютерийн технологи, энэ сошиал сүлжээ энэ бүх юмний цаана ажиллаж байгаа. Тэгээд бидний гол энэ хүрээлэн байгуулсан зорилго бол за монголчууд одоо харьцангуй цөөхүүлээ. За тэр дундаа IT-ийн хүмүүс нь бас цөөхөн. За тэр дундаа яг химэл оюун ухаан судлаад нарийн ингээд явж байгаа нь бүр цөөхөн. Тэгэхээр бид нар бол юу гэдгийг яг химэл оюун ухааны онол тэр суур онол руу одоо очргоо ороод шинэ нээл бүтээл хийгээд байхад бол хүний нөөцийн хувьд Монгол улс бол хязгаарлагдмал. Гэхдээ ядаж энэ дэлхийд дээр өөрчлөгдөж байгаа энэ ажил төрийн 4-р эрен гэж энэ шинэ химэл оюун ухааны энэ шинэ эрен үеэс хоцрохгүй байх юмсан. Битгий хоцроосоо гэдэг ийм зорилгоор энийг бизнесийн байгууллага, за төрийн бус байгууллага юу гэдгийг нийгмийн сайн сайхны төлөө химэл оюун ухааныг яаж хэрэгжилж болох вэ? Энэний хэрэглээг одоо Монголд зөв одоо байгаасаа за энийг бас хэрэгэлдэг энэ сонирхдаг залуучууд бас нэгдээсэ гэсэн ийм зорилгоор бол байгуулсан. За тэгээд тухайн үед химэл оюун ухааны талаар ингээд одоо ч гэсэн баг хэвээр яваад Google-ээр химэл оюун ухааныг хайгаад үзэхээр нэг хэдэн шар мэдээл баг. Тий. Хэдэн шар мэдээ. За тэр шар мэдээг үзэх юм бол Терминатор киноны ийм роботтой зураг тавьдсан. За ингээд химэл оюун ухаан одоо гарч ингэж байгаа юм байна. Одоо энэ бол маш аюултай юм байна. Одоо ирээдүйд нь кинон дээр гардаг шиг роботууд одоо хүн төрлөختнийг эзлэх юм байна. Ингээд бид нар өөрсдөө устдах тал руугаа явж яах нэтэр гэсэн нэг тийм шар, тийм айдас дагуулсан нэг тиймэрхүү мэдээлэл байгаа. За дахиад жоохон хайлттай лавшруулад үзэх юм бол гадаад дотоодод IT-гаар сурж байгаа залуучуудын тийм блогууд байгаа. Тэгэл тэд нэр химэл оюун ухааны анхны хичээл орлоо маш сонирхолтой байна. За өнөөдөр нэг иймэрхүү юмнууд заалаа. Би цаашаа хичээлээ одоо болцоогоороо блог дээр бичээ явнаа гэтэр гэж ингээд ийм эхлэлийн байдалтай сэтгэл хөдлөлөөрөө бичээл тэгээ хайц 3-4 жилийн өмнө ингээд бичээ хайцсан. Тэгээ цааш нь ерөөсөө хөгжүүлээгүй. Тийм блогууд харагдана. За өөр бизнесийн талаас ингээд хайх юм бол бизнесийн байгууллагууд ингээд бид нэр химэл оюун ухаан хэрэгжилж байгаа гэдэг гэж мондог хэрэгжилж байгаа. Тэгээ яг юунд яаж хэрэгжилж байгаа гэдэг нь тодорхойгүй тий. Одоо шилэн биш. Гэтэ яг хуу шилэн байх албагүй л тий. Гэтэ тэрийг нарийн тодорхой ярьж чадахгүй ингээд байдаг. За ингээд би шөөрөө IT-ийн салбарт олон жил болж байна. Энэ хүмүүстэй чинь найз нөхдийн янз бүрийн харилцаанд бас байж байгаа. Тэгээд уулзаад яг хуваараа асуугаад за та нар яг юу хийж гин, ямар чиглэлээр хөгжүүлж гин, юунд яаж ашиглаж гин гэдээ ярихаар
За бид нэр яг өгшөө нөгөө хэлэхэд бид нэр нэг жилийн өмнө нэг залууд ажлын хажуугаар даалгаж өгөөд тэр маань ингээ жоох ухад судалж байгаа. Тэгээ тэр маань сургуульд явцсан. Тэг бол ажлаас олцоо, ажлаасаа гарцаа. Тэгэл зогссон гэж тэ. Тэг яг үнэндээ бол яг энэ чиглэлээр бол нээлттэй яг ингээ хийгээд яваад байгаа бол газруу тарьсан үзөөхөн. Зарим нэг сургалтын байгууллагуудын төлбөртэй сургалтууд бол энэ төр явуулж ах шиг байна. За тэгээд бид нэр энэ байгууллага байгуулад за юу хийх вэ гэж ингэж ярьсан. Ярилцаад за шууд учиргүй хиймэл оюун ухааны тийм програм заах нийтрээ гэдэг инхээр тэр нэг багажны хэмжээний ажил болчиход байгаа. Тэгээ өнөөдөр заасан тэр програм одоо маш богино настай одоо IT маш хурдтай хөгжиж байгаатай холбоотой. Өнөөдөр сурсан юм одоо жилийн дараа тосрогдчихдаг ч гэдэг юм. Тэгээ бид нэр юм сургалт явуулахаар нэг тийм үр дүнтэй биш юм байна. Одоо яв юу хийх вэ? За ингэж ярьж байгаад бид нар манай зарим залуучууд бас тухайд Америкт сурч исэн. Манай нийгэмлэгийн залуучууд. Тэгээд Америкийн MIT сургуулийн сансар судлалын эрдэмтэн Max Tegmark гэдэг хүн байж байгаа. За энэ хүний энэ ном бид нар холбогдлоо. Энэ хүний номыг бүгдээ монгол руу орчуулж гаргая гэдэг. За тэгээ номнуудаа бүгдээ англи хэлээр нь аваад уншиж үзлээ. Үнэхээр гайхалтай ном. Үнэхээр гайхалтай. Тэгээ энэ номон дээр болохоор хиймэл оюун ухаан гэж ер нь юу хэлж байгаа. За өнөөдөр бид нэр ямар төвшөнд яваа. Тэгээ ирээдүйд энэ хиймэл оюун ухаан хөгжөөд бий болоод ингээ явахаар за эрүүл мэндийн салбар, энэ эмний салбар нь яах вэ? Дайн байлдаан, энэ буу зэвсэг нь яах вэ? Хууль тогтоох засаглалын шүүгчд нь яах вэ? Боловсролын салбар яах вэ? Энэ аж үйлдвэр яах вэ? Уран зураг, урлагийн салбар яах ингээд маш их өргөн хүрээнд бодож судлаад бичсэн юм ном байгаа. Тэгээ энэ бол хиймэл оюун ухаан гэж өөрөө юу юм? Ирээдүйд одоо эцэг эхчүүд бол хүүхдийнх нь 90 үе бол яалтчгүй хиймэл оюун ухааны 90 үед одоо амьдрахаар байна. За залуучууд ч гэсэн одоо мэрэгчлээ олоо сураа явж байгаа залуучууд ч гэсэн бидний ирээдүйд ч гэсэн нөлөөлөхөр бай одоо 90 үед байж. Тэгэхээр шин ямар нийгэм 90 үе биднийг хүлээж байгаа гэдгийг маш өргөн хүрээнд судалж ингэж бичсэн юм гайхамшигтай ном байгаа. Ердийн одоо хүмүүст ямар ч мэрэгжлийн хүмүүст одоо уншиж ойлгохдохоор ингэж бичсэн. Тэр бол энэ номыг бол за хиймэл оюун ухаан би одоо энд нэг эмч байж тэгвэл бол би одоо энд нэг инженер байж надаа ер нь ямар ч хамаа байх уу гэдэг тийм зүйлийг бол гаргахгүйгээр бидний өөрсдийн өсөн үсээгөө ирээдүй бол энэ хиймэл оюун ухаан гэдэг зүйл рүү бол яг орж байгаа шүү гэдгийг бол бас мэдээд авах хэрэгтэй гэсэн үг байна шүү дээ тийм ээ. Тэр хоёулаа яг сонсогчдоо бүр яг ингэж аагаас нь эхлээ тайлбарлаа бол ямар вэ? Тэрийг хиймэл оюун ухаан гэдгийг яг ингэж бүр ямар ч мэддэхгүйгүй хүнд та яг ингэж тайлбарлаж яг ойлголоо шүү дээ. Тэг яг хоо ер нь яг онлын хувьд хиймэл оюун ухаан гэдэг инхээр компьютер өөрөө бодож сэтгэдэг тэр ухамсарт сэтгхүүтэй ер нь бол болохыг хэлж байгаа. Тэгээ энийг нөгөө англиар бол conscious mind гэдэг те ухамсарт сэтгхүү. Одоо хүн ингээд хүүхдэр ярих юм бол ингээд ухаан ороод те өөрийнхөө гар хөлийг хараад миний нэр хэм блэ? Би юу лээ? Тэ? Миний аав ээж юу лээ гэж орчин тойрноо мэдээл энэ ухааны чи conscious оюун ухаан гэж байна те ухамсарт оюун. Тэгэхээр хиймэл оюун ухаан бол энэ conscious оюун ухаан руу бол ер нь явж байгаа. Цаад суур үндс нь бол энэ. Гэхдээ одоо бол тэрэндээ хүрээгүй. Тэрэнд хүрэхэд бол асар олон онлайн шийдлүүд шийдэгдэх хэрэгтэй байна. За тэр бол шийдэгдэх ер нь бол болоогүй. Гэхдээ эрдэмтэд дэлхийн эрдэмтэд бол ерөнхийдөө үнэхээр компьютер, машин тэгж хүн шиг ингээд өөрөө сэтгэж чаддаг, өөрөө сурч чаддаг ийм болох уугүй юу гэдэг дээр хоёр хуваагдсан байт юм байна. Бага. Зарим хэсэг нь бол энэ компьютер, машин одоо сүнсгүй те ийм юм чи хизээч тийм болохгүй гэж нэг хэсэг нь үзэж байна. Нөгөө нэг хэсэг нь бол хизээ нэгэн цагт болно гэж. Болно. За хизээ нэгэн цаг гэж хизээ гэдэг дээр бас дахиад янз бүрийн бодолтой хуваагдсан. Зарим нь 50 жил гэж байна, зарим нь 100 жил гэж байна, зарим нь энүүхөө ойрхон ч одоо 10 жил, 20 жилийн дараа л гэж ярьж байна. Тэгэхээр энэ бол мэдээж
тэр онлайн суур асуудлууд нь шийдэгдэх байгаа учраас нэлээд яг тэр conscious mind яг тэр ухамсарт тэр машин хүн шиг машин үүсэх явдал бол арай болоогүй байгаа. За яг одоогийн өнөөдрийн дэлхийн хөгжлийн төвшөнд хаана байна гэхээр машин learning гэж ярьж байгаа. Машин сургалт гэж. Энэ төвшөнд байна. За энэ юу хэлж байгаа юм гэхээр асар их дата өгөгдлийг компьютерт уншуулад тэр хиймэл оюун нь тэрийг уншиж ойлгоод ерөнхийдөө эндээс нэг юм байна гэдгийг өөрөө тэр дата тэр өгөгдлийг үндэслээд сурж байгаа. За жишээлбэл энэ дээр энэ хүүхд залуучууд сонирхолтой байж магадгүй те. Жишээ гэвэл компьютерийн тоглоом байна. Янз бүрийн компьютер теннис тоглодог ч юм уу, пинг понг гэх тоглоом байдаг. За хамгийн энгийнээр. Тэгэхээр пинг понг бол хүн компьютертэй тоглодог. Нэг бол хоёр хүн тоглодог те, хоёр талаас. Тэгэнгүүт нэг талд нь хүн тавиад нөгөө талд нь химэл оюухан тавьчих. Тэгэнгүүт л нөгөө химэл оюуханд болохоор юу гэж зааж юм тэгэхээр за энэ бөмбөг ер нь бол суур нөгөө машин learning гэдэг нь болохоор оноо энд бол оноо байгаа. Чи ингээд алдах юм бол оноо алдаж байгаа. Чи оноо алдах ёсгүй юм шүү гэдгийг л эхлээд ойлгуулчихна програмчлаа. Тэгээд тоглолт эхэлж байгаа. Тэгэнгүүт тэр яг хүн шиг тэр химэл оюуханы програм маань joystick хөдөлгөөд програмын аргаар хөдөлгөж байгаа тийм гар мар байхгүй шүү дээ компьютер дотор байгаа ч. Тэгээд хөдөлгөөд бөмбөгөө алдангууд оноо алдаад амин харагдаа тийм. За тэнгууд ойлгонгууд нөгөө тал руугаа явахаар хэрвээ би алдчихаар миний оноо алдаад ингээд энэ явдлаас тэр компьютер сурж байгаа байхгүй. За би ингэж болохгүй юм байна. Ингэх ёстой юм байна. Тэгвэл бөмбөг ирж байгааг тэр хүний нүд шиг ингээд програмын өгдлөөр харж байгаа. Ингэж ирж байгаа бөмбөгийг би ингэж хүлээж авал ингэж ойно гэдгийг яваанда олон дахин давталтаар тэр өөрөө сурж байгаа байхгүй. Ингэж н олон давталтаар сурж байгааг машин learning гэж. Тэгээд адилхан суралцдаг л. Тий, адилхан суралцдаг. Ийм шатандаа яваа. Одоогийн химэл оюун. Тэгээд суралцахын тулд бол асар их дата, big data гэж ярьдаг те. Асар их хэмжээний өгөгдөл хэрэгтэй. За тэгээд өгөгдөл нь бол мэдээж бүтцлэгдсэн болоод бүтцлэгдээгүй non structured data тэрийг ашиглаж одоо сүүлийн үед их бүтээлүүд хийгдэж байна. Монголд яг химэл оюун ухааныг хамгийн сайн төгсөлбөрөөр ашиглаж байгаа байгууллага гэвэл байгууллага ч юм уу төрийн үйлчлэгэн ч юм уу байгаа зүйл нь ямар үйлчлэг вэ? За яг нөгөө бизнесийн байгууллагууд янз бүрийн бизнесийн нууц гэдэг утгаараас нээлттэй чөлөөт ярих байгаа. Яг нэг лендимийн ч юм уу эсвэл нэг санхүүгийн байгууллагууд бол яг химэл оюун ухаан дээр суурилсан байдлаараа таны цаг хугацааг хэмнэнэ гэдэг нэг тэгж ярьдаг шүү. Тэрийг яг би голдуу рекламны шашиг юм уу гэж зүгээр гадна талаас нь харж байгаа. Яг дотор нь ороод танилцаад яаж хийж байгааг нь бас харах тийм болцоо олдоогүй байна одоогор. Ер нь бол химэл оюухан би түрүү ярьсан их асар их өгөгдөл хэрэгтэй. Тэр нь өгөгдлийг дээр үндэслэж тэр машин өөрөө тэрэндээ суралцж өөрөө дүгнэлт хийж тэгээд prediction те таамаг дэвшүүлж ингэж аа. Тэгээд тэр таамгийнхаа дагуу одоо гүмбэлэг гэдэг хүнд зээл өхүүгүй юу? Өгвөл ямар хэмжээ өхөө гэдгийг тэр өгөгдөл дээр үндэслэж анализ хийгээд гаргаж. Өмнө нь бол хүн гаргадаг байсан те зээлийн хороо гэдэг банкнд гэдэг шиг тийм байсан бол одоо илүү машин тэрийг шийддэг болж байгаа юм тийм. Тэгэхээр энэ үр дүнтэй зөв ажиллахын тулд асар их өгөгдөл хэрэгтэй. Чиний нэг сүүлийн нэгэн жилийн гүйлгээний мэдээллийг хараад за яг хав хэрэг гүйлгээ хийдэг юм тийм. Жилд чинь бол харьцангуй бага штэ. Одоо яг цалин авдаг ажилтан байлаа гэхэд нэг урьдчилгаа нэтрээгээд нэг цалингийн гүйлгээ хорлогын нэг 24 гүйлгээ л орж. За зарлагын юмнууд гарч ирнэ. Энэ дэр үндэслээд бол яг тухайн хүний хувьд бол сууртай тийм бодиттой машин бол сураад байхад бол аюу тийм бага мэдээлэл. Асар их дата олон жилийн 10 жилийн 20 жилийн ийм өгөгдөл байж аж машин бодиттой сурна, бодиттой зөв шийдвэр гаргаж чадах хэмжээнд хүрдэг. Тэгэхээр одоо ер нь Монголд дата хаана байна вэ гэж тийм хамгийн их дата цугласан 2 3 л газар байна. Нэг нь бол банкуд байна. Банкны салбар. Банкны салбар бол заашгүй IT маш их өндөр өргөн хүрээнд хэрэгэлдэг. IT байхгүй бол банк өөрөө зогсдог тийм.
тэнд хэдэн мянган хүн ажиллаад салбар мянга нээлттэй байгаад IT-ийн зогсохоор бүх тэр банкны салбар яг хааж байгаатай адилхантай нээлттэй байгаа дотроо гүйлгээ хийж чаддаг. Тэгэхээр хамаг их дата бол банкт байна. Гар утасны компаниуд байна. Нөгөөдг нь төрт байна. За төр гэхээр бас жоохон ерөнхий задлж бас ойлгох хэрэгтэй тийм. Санхүү татврын талын мэдээлэл бол төрд маш их байна. Бусад тэр эрүүл мэндийн салбар, тэр уул уурхайн салбарын төрт байгаа мэдээллүүд бол одоохондоо нээлттэй биш. Ямар хэмжээний мэдээлэл байгаа юм, хэр дэлгэрэнгүй энэ бол одоохондоо нээлттэй болоогүй байгаа. Тэгээд одоо энэ мэдээллийн нээлттэй байдлын тухай болоод хувь хүний мэдээллийг хамгаалах, хадгалах тухай энэ их чухал 4 хуулийн төсөл одоо явж байгаа. Энэ намрын чуулганаар бэлтгэдэг явж байгаа. Хэрвээ энэ 3-4 хууль батлагдчих юм бол Монгол улсын хэрэгжилж байгаа мэдээлэл ил болох тухай, бизнесийн болоод судалгааны чиглэлээр ашиглагдах тухай, за тэрэн дундаа хүний хувийн болоод тэр мэдээллийг хамгаалах тухай бас их том дэвшилт гарах юм. За эргээд ярианд ороход иймэрхүү хиймэл оюун ухаан маань зөв ажиллаж зөв шийдвэр гаргахын тулд бол асар их дата хэрэгтэй байдаг. Дэлхийд яг энэ хиймэл оюун ухаанаар яг номер 1 байгаа нь яг одоо жишээлбэл ямар компани байд юм бэ? Яг уу тэргүүлж байгаа нэг ер нь бол гол мейжер 2 л компани байна да. Google, Facebook хоёр л байна. Тэгээ тэр хоёр маань олон жилийн хугацааны системүүдийг хөгжүүлсэн нааштай байдал гэх юм уу одоо биднэрт хэрэгтэй аятайхан байгаа мэдээ нь юу гэхээр энэ хоёр компани маань өөрсдийнхөө хиймэл оюун ухааны платформ хөө тэр програм тэр системийг open source-аар буюу их код нээлттэйгээр хинч үнгүй аваад ашиглахаар боломжтойгоор ингээд нийтэлсэн. Ингээд бас нэлээд олон жил болж байна. Тэгээ одоо судлаач нар хувийн компани одоо юм сурын мэдээ үзье гэсэн залуучууд бол одоо тэндээс суралцах бүх юм зөвхөн хэлний хэл судлаа. Англи хэлтэй л ороод бүх юм үзэж болохоор. Яг одоо та бүхэн бас ярианы үндсэн агуулга буюу одоо хиймэл оюуны эрэнд хүн байх вэ гэдэг яг ингээд номны тухай мэдээч ярилцж байгаа шүү дээ. Тэгээд энэ номон дээр ийм юм зүйл байгаа. Тэрний өмнө энэ ном руу орохын өмнө бол яг бэлтгэгдсэн зүйлүүдийг наазахын хиймэл оюун ухаан гэдэг чинь ийм зүйл шүү. Big data гэдэг зүйл чинь ийм шүү. За machine learning гэдэг чинь ийм зүйл шүү гэдгийг бол хоёулаа ингээд аваад үзлээ. Гэхдээ та энэ номон дээр яг илэрхийлсэн зүйлийг яг илэрхийлчих болно эсвэл өөрөөрөөсөндөө хариулчих болно л доо. Энэ дээрээс юуг асуух гэдэг нь гэх юм бол яг нэрээ ирж буй одоо 100 жил. За зөвхөн бид нар одоогийн өөрсдөө амьд байх насаараа ч юм уу ингээд аваад үзвэл ойрын 70 жилдээ яг энэ хүү хиймэл оюун ухаан мэдээж маш хурдтай хөгжин. Тэр үед бид нар амьдрахын тулд ямар ур чадвартай байх ёстой юм бэ? За ер нь бол наач хэцүү асуулт сонирхолтой өгөөд хэцүү асуулт асууж байна те. За ерөнхийдөө бол зүгээр энэ ирээдүйд яах юм одоо маргааш яхаж чи бид нар мэдэхгүй шүү дээ тий. Тэгэхээр ирээдүйг бол яг бүгд мэдээж үзээгүй байгаа юм чинь яахыг бол мэдэхгүй. Гэтэ ерөнхийдөө бол ярихад хиймэл оюун ухаан буюу нэг байнга давтагддаг юм гар ажиллагаатай зүйлс бол автоматчнаа. За энэ бол яг үйлдвэрлэлийн автоматжуулалт энэ төр гэдгээр бол өнгөрсөн 100 жилд хүн төрөлхтөнтэй ажил дээр хэвсглаас хойш бол хийгдсэн. Шийдэж чадаагүйсэн нэг юм нь болохоор шийдвэр гаргалт. Шийдвэр гаргалтанд дандаа хүн шийдвэр гаргадаг. Одоо жишээлбэл би банкны салбарт олон жил ажилласан, 10 жил ажилласан, өдөрт ажил хийжсэн. Тэгэхээр банкнд гаргадаг гол шийдвэр юу гэхээр гүн бэлэгт зээл олох уугүй олвол ямар хэмжээтэй олох вэ? Ямар хугацаатай олох? Энэ хүн төлж чадах уу? Эрсдэл юу вэ? Энийг шийддэг те банкны гол гаргадаг шийдвэр. Тэндээс хамаарч одоо тэр банк ашигтай байх уугүй юу гэдэг бол шийдэгддэг. Хиймэл оюун ухаан ороод ирэхээр тэр өдөр болгон сууж хуралдаж энийг шийддэг асуудлыг компьютер хийж эхлэх. Ийм эрүү рүү орчих. Тэгэхээр өмнө нь давтагддаг гар ажиллагааг машин хийдэг байсан бол одоо шийддэг болж эхэлж байна. Шийдэж. Гэтэ юун дээр үндсэн шийдэж байна? Дата. Өгөгдөл төр. Тэр өгөгдөлтэй хангалттай их байх хэрэгтэй. Түүнээс жоохон өгөгдөл төр бол машин бол тийм
уул үндэстэй бол мэдээлэл гарах боломжгүй. Гэхдээ яг тухайн орны, тухайн хүний нийгмийн сектор, ажил дээрээ салбарын өгөгдөл их байвал тийм профайл үүсгэн гэдэг шиг ийм төрлийн аж ахуй нэгжээ. Тэгээ энэ хүний өгөгдөл ийм бага байна. Нийт ийм насны хүний хувьд шинж тэмдэг нь ийм байдаг учраас гэдэг ингээд харьцуулах маягаараас машин бас шийдвэр гаргаж чадна л да. Тэгэхээр гол асуултын хариулт бол ийм шийдвэр гаргах юм руу машин орж эхэлж байна. Өмнө нь энэ шийдвэр гаргахын тулд асар их дата үздэг хардаг байсан бол одоо машин үздэг байна. Эрүүл мэндийн салбарт маш их бас өөрөөр хэрэглэж байгаа. Би түрүү хиймэл оюун ухааны салбарт тэргүүлж байгаа 2 компани гэж ярьсан. Би 3 дахь нь хэлгээ марцсан байна. IBM гэж Америкийн том компани байна тийм. IBM Shatter, Dam, Go гэдэг тоглоомод байдаг шүү дээ. Dam шиг нүүдэл тоглоом. Энийг бол манай сонсогч мэдж байгаа бахна. Дэлхийн авраг Гари 3 удаа тоглодог. Тийм, Гари Каспаровыг бол хоцсон. Тэгээ энэний цаанаас хиймэл оюун ухаан байсан ч одоо 20 жилийн өмнөх явдал шүү дээ. Тэгээ сүүлд бол Go гэдэг тэр нэг юм одоо манайхаар 100 нүүдэл Dam гэдэг шиг тийм тоглоом байдаг. Тэрийг бас дэлхийн аврагыг ялсан. Өмнө нь бол машин ялж чадахгүй байсан. Тэгээ машин ингээд өөрөө суралцаад байгаа учраас улмал хүнээ сайн болоод байгаа юм байдал байж. Тэгээд машин жишээлбэл тоглол байвал ажиллана. 24 цагаар жилийн 365 хоног нойр тэр гэж байхгүй хүн шиг биш юм сургаа. Өөрийн өөртөө тоглолцож байгаа байхгүй. Тэгэхэд тэр чинь өөрөө ингээд сураад асар их хөвгөлтэй. Тэр энэ сурах явц чинь энэ тоглох өөртөө тоглох явцад асар их дата үүсэж байна. Тэр дата нэр үндэслэл. За анхны нүдл ингэж байх хэрэгтэй байна. Тэр нөгөө талаас тэгж нүгэл би ингэх нь хамгийн өөр ашигтай байдаг гэдэг. Ингээд энийг машин өөрөө сурч байгаа. Маш олон магадлалыг дэвшүүлж агаад хамгийн өргөөжтэйг нь сонгодог байх нь шүү тийм ээ. Аха. Мэдээллийн аюулгүй байдал гэдэг зүйлийг бас ярихгүй боловсоо болохгүй бах. Яагаад гэх юм бол хоёулаа дата гэдэг зүйлийг за ингээд судалгааны зүйлсүүд ингээд маш их ярьж байгаа учраас ямар нэгэн аппликейшн хэрэглэлээ тэгэхэд нэг юм гэрээд бид нэр ингээд уншдаг шүү дээ тий. За ер нь бол их хвчлэн бол уншихгүй ингээд гүйлгэж байгаа л зөвгсөн товчлуурын дараа л ингээд оруулцдаг. Энэ өөрөө яг хэрэглэгчийн бас аюулгүй байдал болон тэдгэр зүйлстэй ямар хамааралтай вэ? Ер нь алдагддгүү. За цахим системүүсээ за ингээл хүмүүс имэйлтэй болвол чаттай болвол одоо манайхан мэдж байгаа олон жилийн өмнө энэ Facebook-оос гинт гараад ирсэн биш шүү дээ. Энэний чинь өмнө бид нар нэг хэсэг бүгдээрээ Yahoo Messenger, Yahoo Mail ашигладаг байлаа. Дараа нь Hi5, Hi5 гээл нэг баах юм ашигласан тий. Систем ингээ явж байгаад яалтчгүй дэлхийд дээрээ Facebook руу айгүй гүнзгий сошиал сүлжээний сүлжээр их гүнзгий орж ин. Тэгээд ер нь энэ бүгдийн цаана бол тэр хүний хувийн мэдээлэл өөрөө нийтлэхүүгүй юу гэдэг бол нэгдүгээр тэр хүний хувийнх нь өөрийнх нь асуудал байдаг. За хүний хувийн мэдээллийг авч хадгалж байгаа газрууд юу вэ гэдэг ингээд үзэхээр төр байгаа юм. Нөгөөх нь бизнесийн байгууллагууд. Тэгээ юу гэдгийг жишээлбэл банк бол яалтчгүй хүний хувийн мэдээлэл, гар утасны компани бас хүний хувийн мэдээллийг авч хадгалж. Тэгэхээр энэ талаар бол зөндөө одоо муу тохиолдлууд те аюул ослууд бол дэлхийд дээр бол байнга үүсчихдээ. Америкийн өндөр хөгжилтэй Америкт ч тэр Англид ч тэр асар их олон хүний хувийн мэдээлэлд алдагдчих. Тэгэхээр энэ дээр үндэслээд сургамж аваад Америк, Европын барууны орнууд GDPR гэж тэ General Data Protection Rules гэж тэ датаг өгөгдлийг хадгалах, хамгаалах тухай хууль гэж юм хууль гаргаад ингээд явж байгаа. За тэр хуулийн дээр гол нь юу заасан байдгийг хэрэг хүний хувийн мэдээлэл гэж юу юм? Хүний хувийн эмзэг мэдээлэл, нууц мэдээлэл гэж юу юм гэдгийг эхлээд тодорхойлж өгч байгаа. За тодорхойлцоход энийг хэн авч хадгалж болох юм? Авч хадгалахдаа хинээс ямар зөвшөөрөл авах вэ? Энийг тодорхойлгоод өгч байгаа. За тэгээ энийг авч хадгалчихад ямар зорилгоор хэрэглэх юм? Тэрийг датаны эзэнд бас хэлэх ёстой. Тэрнийхээ дагуу хэрэглэх ёстой. Цаашаа би энэ мэдээллийг бусдад илгээх юм уу? Тэ өөр байгууллагт би энэ хүний хувийн мэдээллийг дамжуулах уугүй юу? Дамжуулбал ямар хүрээнд дамжуулах уу энэ гэдэг энэ олон зөвлөл залтуудыг энэ хуулиар бол тодорхой байлгахыг зааж өгсөн байна.
Тэгээд эргээд тэр хүн дата өгөгдлөө өгсөн бол буцаагаад миний өгөгдлийг хаана тэгвэл та нар яаж ашигласан гэдгийг асуух хэрэг. Дээрээс нь устгуулах хэрэг. Хийг хуулиар зохицуулж өгч байгаа. Ийм боломжтой болж ирж байгаа. Тэгээ ер нь мэдээллийн аюулгүй байдлыг ярих юм бол яг чон тулаа үлгэр шүү дээ. Энэ дэлхийд бол төгс хамгаалагдсан, нууцлагдсан систем гэж байхгүй. Яаж л хийгдэх боломжтой. Зүгээр цаг хугацааны л асуудал гэж байна. Ер нь бол нууц гэдэг юм чинь тэгээд бас бүгд хугацаатай байдаг шүү дээ. Жишээлбэл одоо янз бүрийн өнөөдөр одоо маш нууц гэж байгаа мэдээлэл бол 100 жилийн дараа бол нээлттэй болдог тийм. Архивын судалгааны одоо бид нар бол 1900, 1800, 1900-аад оны үеийн нууц гэсэн мэдээллүүдийг бол ороод чөлөөтэй одоо тухайн орныхоо одоо архив тандаад ингээд үзэх болцоотой байж идэг шүү дээ. Яг энтэй адилхан. Тэгээ гол санаа нь бол төгс мэдээллийн аюулгүй байдлыг ингээд хадгална, хамгаална гэдэг бол маш өөрөө ярихтэй. Гэхдээ ер нь бол тэр лүү мэдээж явж явах хэрэгтэй. Тэгэхээр нэг талаас мэдлэг чадвар хэрэгтэй. Нөгөө талаас тоног төхөөрөмж хөрөнгө оруулалт шаардлагатай. Тэгээ дүрм журм бас хэрэгтэй. Иймэрхүү байдлаар бол мэдээллийг хадгалдаг, хамгаалах хэрэгтэй. Ер нь яг энэ хүү IT-ийн мэрэгжлэр ер нь айгүй ирч авцсан шүү дээ. Чи код бичиж сурах ирээдүйд эдгээр зүйлс чинь гэдэг. Ер нь яг энэ хүү IT салбар руу код бичих энэ зүйл рүү ямар ч насны хүн орох боломжтой тийм. Ямар ч насны хүн сурах боломжтой юу? Чи код бичиж сурахад бол нас ерөөсөө юу бол хамаагүй. Нас мэрэгжил ерөөсөө хамаагүй. Тэр хүнд өөртөө сонирхол юм уу? Тийм ажлын шаардлага үүссэн. Нэгдүгürt байх хэвээр. Дээрээс нь тэр хүнд сонирхол байх хэвээр. Тэгээ энэ хоёр нь бүрдчих юм бол ерөөсөө код бичиж сурах бол маш амархан шүү дээ. Тэгээд одоо өндөр хөгжилтэй орнууд бол хүүхдийг баг сургуулийн 1-2 дугаар ангиас нь авахлаад зарим газар програм бичгийг зааж байна. Тэгээ ер нь бол програм бичих одоо дээр үед бол машин барьдаг бүр жолоочийг 3-4 жилээр тийм ДСАФ гэдэг сургууль сургадаг байсан шиг байсан. Одоо бол хүн машин барина гэдэг нь зүгээр хэрэглээ өдөр тутмын хэрэглээ болсон тийм. Хэд хоногийн курс сугаал жолооны үнэлгээ олж жолоо. Яг энтэй адилхан миний бодлоор бол ирээдүйд хүн болгон программист болох байх гэж бодож байна. Гэхдээ мэдээж хэрэглээний төвшин чадвар нь өөрөөр. Гэхдээ ядчил одоо санхүүгийн хүмүүс өөрийнхөө хэрэгтэй одоо өгөгдөл датагаа гаргаж авахын тулд ойр зур тэ Excel дээр макро бичээд өөрийнхөө датанаас хэрэгтэй датагаа ялгаа салгаад аваад тэр их датанаас чаддаг ийм чадвартай бол яванда болох байх. Тэгээд би өнгөрсөн газруудад ажиллаж байхад жишээлбэл яг ингээд ажлын шаардлагаар зайлшгүй ингээл энийг л сурахгүй бол болохгүй юм байна гэдгийг ойлгоцсон тийм санхүүгийн хүнд өөрт нь мотив хэрэгтэй байхгүй тийм урам зориг сурах гэсэн тийм хүсэл эрмэлзэл хэрэгтэй. Яг тэр хүсэл эрмэлзэлэн төрсэн хүмүүст тэр бааз дээр ажиллах SQL query-ний хэлийг заагаад өгч байгаа. Тэгээд эхэндээ бол тэд нар чинь яг ингээл хамт хажууд суугаад эндээс ингэ дата авмаар байна, ингэж шүүмээр байна гэтэргээл хараал хажууд суун. Тэгэл хэсэг харж байгаа. Тэгээд хараал энийг ингээл өөрчлөөл тэгэхээр л ингэж тийм байна гэдэг нэг юу авчиж байгаа байхгүй мэдрэмж. Тэнгүүтээ хэсэг хугацаа өнгөрсний дараа ер нь би чамд заагаад өгье. Энэ ингэж байгаа, тэр нь тэгж байгаа, энэ ингэж байгаа гэдэг ингээ заахаар эргэж нэг хэд 3 юм асууж байгаа. Дараа нь миний хэрэггүй болчих. Тэр хүнд ч амар, надад ч амар болчих. Тэгэхээр тэр хүнд гол хэлсэн санаа тэр хүнд өөрт нь хүсэл эрмэлзэл байвал код бич сурах ямар ч асуудал биш. Одоо энэ хиймэл оюуханы салбарыг сонирхож байгаа залуучууд зөндөө байдаг. Тэгэхээр үнэхээр чи цагаа гаргаад үнэхээр сонирхлынхоо дагуу тэрэндээ хөтлөгдөөд ингээ явах юм бол ерөөсөө ямар ч хаалт байхгүй нийгэм бид нэр амьдарч шít одоо юм сурал гэвэл бүх боломж нь байж байна. Бүх зүйлээрээ давуу тал болно ч гэдгийг бас харах нь шүү дээ. Тийм маш давуу тал болно. Жишээлбэл 1940-50-ад оны үед амьдарч ирсэн нэг Оросын эрдэмтэн ч юм уу, судлаач ч юм уу, тийм их сэтгэгч ч юм уу би нэрийг санахгүй байна. Тэр хүн бичижсэн байгаа юм. Юу гэхээр ирээдүйд хэрвээ хүн төрлөختөн орон зайнаас үл хамааран одоо хүсэл сонирхлоороо ч гэх юм уу ингээд оюун тархиараа нэгдчих юм бол нэгдэх юм болцоо бүрдэх юм бол
За тэгвэл тэгэл энэ бол оюуны том тесрэлт болох юм аа. Энийний дараа бол одоо дэлхий маш том өөрчлөлтөнд орно гэж ингэ зөгнсөн байна. Тэгсэн тэр нь өнөөдөр ирчээд байгаа. Өнөөдөр бид нар цаг хугацаа орон зай ямар ч хамаагүйгээр энэ сошиал сүлжээ гэдгийг ашиглаад сонирхлын бүлгүүд тий одоо юу гэдгийг ах トゥ найз нөхдийн уулзалт холболт энэ бүгдийг хийх боломжтой болсон. Энэ чинь интернет гэдэг юмар сурлаад ороод ирж байгаа. Тэгэхээр бид нар хүмүүсийн тарих яг өөрийнхөө сонирхсан юмар тэгээ нэгдээд дэлхий дээр 24 цаг ингээд нэгдээд ингээ ажиллах болцоо яг тэр хүний одоо зөгнжсэн тэр зөгнөл бол одоо биелэлцэн ба. Тэгээ бид нэр айгүй тийм азтай цаг үед амьдарч байгаа гэж боддоо шүү дээ. Маш харцангуй тайван амгалан байна тий. Харцангуй хүний эрх хэрэгчлөө нээлттэй болж ин дэлхийд даяар тий зөвхөн Монгол биш. Тэгээд дээрэс нь энэ интернетийн сүлжээ гэдэг юмыг ашиглаад дээр нь юу ч хийж болж тий. Одоо бүр хуучин санхүүгийн том системийг халах одоо блокчейн суурилсан криптовалютууд зөндөө бий болж тий. Тэгэхээр энэ бол интернет суурилсан. Тэгээд ирээдүйн маш том гарах нээлтүүдийн суурин тавигдчихад байгаа. Би яг энэхүү подкастынхаа төгсгөлд нэг зүйлийг асуухыг сонирхож байна л доо. Монголын оюун ухаан судлалын нийгэмлэг маань хиймэл оюун ухаан. Тийм Монголын хиймэл оюун ухаан судлалын нийгэмлэг маань түрүүнээс хойш та бид хоёр ярьлаа. За Монголд бол яг нэг ийм салбарууд нь хиймэл оюун ухааныг ингэж төлхөө ашигладаг. Тэдэнд ийм дата нар байдгаа гэж яг илэрхийлсэн. Энэ нь болохоор ингээд магадгүй чамлалттай ч байж болно, эсвэл стандарт үзүүлэлтэн ч байж болно. Тэгвэл яг энэхүү Монголын хиймэл оюун ухаан судлалын хүрээлэн нийгэмлэг маань яг дараагийн алхам нь юу байх юм бэ? Монголд яг хиймэл оюун ухааныг илүү дэвшилтэд байлгахын тулд ямар ажлыг хийх гэж байна вэ? Тэг яг хуу бид нар төлөвлөсөн ажлууд бий л дээ. Тэгээд тодорхой хэмжээнд тийм гишүүнчлэлтэй болъё гэсэн бодол байгаа. Тэгээд гишүүнчлэл нь юу гэдэг харьцангуйс нээлттэй. Тэгээд энийг сонирхыг судлыг гэсэн ч юм уус байх юм уу? Залуучууд нэг бол суралцъя те, нэг бол бизнестэй ашиглая гэсэн ийм бизнесийн байгууллага болоод оюутан залуучууд, судлаач нарыг ийм цуглуулсан хүрээлэн гэдэг үгний чинь учрын дээр байгаа шүү дээ. Энэ асуудлыг тойроод бүгдээрээ хүрээлж байгаа байхгүй. Энийг сонирхдаггүй шал өөр салбарын хүмүүс бол ирэхгүй шүү дээ. Тэгэхээр Монголын энэ хиймэл оюун ухааныг сонирхыг судлая гэсэн ийм ашиглая байж болно шүү дээ. Энэ хүмүүсийг ингээд цуглуулах юмсан, төвлөрүүлэх юмсан. Тэгээд тэндээсээ бас нээлттэй тийм үйл ажиллагааны төлөлтөө гаргаад тэгээд бид нар бол нэг тийм сугларалт маягийн юм бас хийх юмсан тий. Заавал бодитоор байхалгүй шүү дээ. Одоо ч онлайнаар жишээлбэл хурал уулзалтууд хийж болдог байсан. Тэгээд тэргээр ярилцаад за нэгдүгээрт хаана хэн юу хийж гин те. За тэгээ тэр хүмүүсийг өөрсдийг нь сонирхсан улсуудыг ураад өөрсдөр нь илтгэл лекц тавиулаад хамгийн гол нь бидний гол санаа бол мэдлэг шеэр хийх санаатай. Тэгэхгүй бол айгүй бүх юм хаалттай ойлгомжгүй те нэг юм байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр нэг жоохон түүчээлээд гарч ирээд энэ чиглэлийг сонирхож байгаа хиймэл оюун ухааныг сонирхож байгаа залуучуудыг нэгтгээд тэгээ хоорондоо ньюслетер мэдээлэл солилцож яадаг тийм самбартай онлайн самбартай болоод инкийг одоо дараагийн ээлжинд бол зорж байгаа. Тэрний дараагийн ээлжинд бол юу гэдгийг сонирхсан бизнесийн байгууллагуудын захиалгаар одоо хиймэл оюун ухаанд суурилсан тэр байгууллагын үр ашгийг дээшлүүлэх тийм шийдвэр гаргалтыг зөв болгох тийм бас одоо бизнесийн байгууллагад бас тусалсан үр шим өгсөн тийм төслүүд хийх төлөвлөгөө санаанууд байна. Тэр бол юуны юм нь зайлшгүй хүчтэй өргөн хүрээний баг бүрдүүлэлт бол чухал байх нь шүү дээ тийм ээ. Тийм. Тэгээд баг бүрдүүлэлтийг бол тийм чөлөөтэй явах санаатай байгаа. Бид нар ямар компани биш, ямар бүгдийг бүртгээ цалиа аваад цалиа өгөөд ажил өгөөд ингэх гэж байгаа биш. Гол нь сонирхлоороо л нэгдэх хэрэгтэй. Гол нь сонирхол. Сонсогчдоо маш их баярлалаа. Хиймэл оюун ухааны эрэнд хүн байх уу хэмэх яг энэ хүү сэдвэр өнөөдөр хиймэл оюун ухаан гэдэг зүйлийг бид нар маш бүр яг ингээд амьдрал дээр босдор яг дэргэд байгаа бодит жишээнүүдийг ярьсан учраас бол яг энэ хүү ном болон амьдрал 3-ны хиймэл оюуны эрэнд хүн байх уу хэмэх энэ хүү сэдвээр энэ хүн ном дээр за тэгээ бидний боловсролын дэлхийн боловсролт MIT гэдэг сургууль өөрөө нэгт бичигддэг тийм ээ. Тэгээ яг энэ сургуулийн яг эрдэмтэн доктор
хүний ингэж яг бичсэн энэхүү номыг бол яг монгол хэл дээр бол яг өөрийнх нь хэлээр нь өөрийнх нь зардлаар нь тийм ээ аль биесний эрхийн нам. тий албан ёсны эрхтэйгээр нь ингэж орчуулад гаргасан байгаа. Энэ бол яг хэвдээ зөвхөн яг энэ хүү компьютерийн арт суудаг яг л энэ офис суудаг хүмүүсийн л унших ном юм байна. Өө сонирхол ном юм байна гэдэг тийм өнцгийг бол хүмүүс маань битгий гаргаж ирээрээ. Учир нь яг гэх юм бол тун удахгүй бид нар хүссэн үсээгүй хиймэл оюун ухаантай хүртэл бид нар өнөөдөр амьдрал дээр яг хэрэгжилж байгаа зөвхөн таны гар утасны Facebook гэдэг аппликейшн шиг хүртэл яг энэ хиймэл оюун ухаан дээр хүртэл ингэж суурлаад үргэлжлээд ингэж явж байгаа. Тийм учраас бид бүхэн ямар ч мэрэгчлээ байсан, ямар ч ажилтай байсан, ямар ч сонирхолтой байсан энэхүү номыг бас сонирхоод уншаад үзэх юм бол дараагийн алхмаа хүртэл арай өөр агсан төвшөнд бол олж харж чадна гэдэгт бол би бол итгэлтэй байна. Тэгээд өнөөдөр яг энэхүү хиймэл оюун ухааны сэдв болон машины сургалт, big data за яг энэ хүү мэдээллийн аюулгүй байдлын талаар хамтдаа хуваалцсан Монголын хиймэл оюун ухааны судлалын нийгэмлэгийн тэргүүн мөнх хоёр ахта маш их баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд урьж нэвтрүүлэгт оруулсандаа их баярлалаа. Тэгээд үзэгчтэй, сонсогчтой хандаж хэлэхэд энэ хиймэл оюун ухаан гэдгээс айх ёстой мó? Нэг бол их өндөр хүлээлттэй баярлаж хүлээж авах ёстой мó гэдэг дээр одоо хүн болгонд бол асуултын тэмдэг ба. Тэгэхээр та тэр асуултынхаа тэмдгийг энэ амьдрал 3.0 гэдэг энэ номноос олох байхаа гэж бодож байна. Тэгээд таны өөрөө чинь хөгжилт хэрэгтэй. Одоо залуучууд бол маш өндөр төвшөнд хөгжих суралцах болцоо байна. Тэгэхээр энэ болцоонд бид нар бол тус нэмэр болж байгаа нийгмийн сайн сайхны төлөө хийж байгаа ажил. Тэгээ энийг бол бизнес гэж бол ерөөсөө харж болохгүй. За тэгэхээр энэ дээр залуучууд эцэгчүүд маань энэ номыг авч уншаасай, хараасай. Ирээдүйд биднийг юу хүлээж байгаа юм бэ? Аюул юу байж болох вэ? Боломжууд юу байж болох вэ? Гэдгийг энэ номноос уншаад маш их тийм асуусан асуултынхаа хариултуудыг олох байх гэж найдаж байна. Тэгээд жишээлбэл би нэг IT-ийн биш зөвөр ердийн бизнесийн найзтай санал болгоод нөхөр згсэн энэ номыг уншичаад толгоос ихсрээд би энэ номыг уншаад шал өөр хүн боллоо. Амар их юм бодогдууллаа. Маш гоё ном байна гэж надад хэлж тэр санаанаас юусаа гардаг. Хоёулаа яг номныхаа мэдээллийн талаар яг хаагур худалдаалгаж байгаа ямар үн өртөгтэй байна вэ? Одоогийн байдлаар нэг хідэн хуваар ингэж хэвлэлтэнд гарсан байна вэ? Ном маань Edmond Printing Internom гэдэг тэр компани сүлжээгээр бол худалдаалгаж байгаа. Тэгээд би нөгөө арилжаа бизнес 8-нд нь оролцдог болохоор мэдхгүй байна. Тэгээд эдний номын дэлгүүрүүдээс ороод авч болно. Мөн онлайнаар захиалаад бас авах болцоотой. За хэвлэлтийн тоо бол бас яг сайн мэдхгүй байна. Ер нь бол хангалттай хэвлэгдсэн байгаа. Тэгээд бид нар чинь борлуулалтаа харж байгаад нэмж бас хэвлээд идэг юм байлээ. Тэгээд тэр бол өөрт айл болох хоёрхан номын дэлгүүрүүдээр ороход бол амьдрал 3.0 хиймэл оюун ухааны нэрээр амьдрах хоёр хэмээх номыг бол